1980-ад онд Николай Чебунин Украинд нүүж очжээ. Тэгээд журмын дагуу цэргийн бүртгэлд орсон байна. Ойролцоогоор 2 сарын дараа тэрэнд цэргийн сургуулилтын цугларалтад дуудах зарлан иржээ. Цэргийн татлагын газар очиход манай сурвалжлагын баатарт Чернобыль руу авч явна гэсэн мэдээг дуулгасан байна. Бид явахгүй гэж хэлсэн. Явахгүй бол зарлангаар 7 хоног бүр цэрэг татлагын газарт ирж байна шүү гэсэн. Тэгээд зөвшөөрөөд Чернобыль явсан да. Тухайн үед бид юу болж байгаа, хэнийг хаашаа яаж явж байгааг ерөөсөө ойлгоогүй. Тэнд очих хүртлээр юу болохыг төсөөлөөч үгүй. Чернобыльд Николай Фомич аюултай бүсэд станцын эрчим хүчний блокуудад цацрах эвтэгт бохирдлыг сарамжуулах ажил хийж байжээ. Янз бүрийн нөхцөлдөө нүүр тулж цацрагийн хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс олон дахин давсан газарт ч ажиллах хэрэг гардаг байсан байна. Манай баатар цацрагийн хор уршигч нүдэрээ харжээ. Хүмүүс биш амьтад дээр харсан. 2 толгойтой тугал төрж байсан. 2 тугал нийлж төрсөн тохиолдолж байсан. Хонч гисэн нийлж төрдөг байлаа. Харин ургац бол тэнд их сайхан гардаг байсан шүү. Чернобыльд ажилласан Николай Фомичийн эрүүл мэндэд уул мөрөө үлдээсэн. Тэрэнд эрүүл мэндийн олон асуудал бий. Жишээлбэл тэр бүх шүдээ алджээ. Үннийг хэлэхэд эрүүл мэнд мэдээж сайнгүй. Бүх шүдээ алдсан. Цацрагаас болоод унсан байх. Дээрээс нь даралт ихсэн, ингэн тэгэн янз бүрийн юм бий. Даралт өдөр бүр нэмэгдэнэ. Байнга өндөр даралттай явдаг. Хөл өвддөг болсон. Үе мөч гар хөл янгинж өвдөнө. Яагаад гэдгийг мэдэхгүй. Чернобыльд ажилласныхаа дараа Николай Фомич Ослын голомтоос 80 км-ийн зайд орших тосгонд дахин 9 жил амьдарсан байна. Тэр үеийг түүний гэргий Алла Васильевна хамгийн тод сандаг. Үннийг хэлэхэд түүний ярьсан зүйлсийг сонсоход цус зарцсан юм. Ой, мы там все страшно болели. Бид тэнтэй бүгд аимшигтай өвддөг байсан. Бидний амьдарч байсан газар хүмүүс ер нь маш их өвддөг байлаа. Тэд явж байгаад л замдаа нас барчихдаг байсан шүү. Тийм ээ, үнэхээр аимшигтай байсан. Зүгээр л бүхнийг нууж хаана юу ч ярьдаггүй. Манай хуршүүд бүгд нас орсон. Настай хүмүүс байсан юм а. Мэдээж энэ бүхэн тэдэнд маш хүчтэй нөлөөлсөн. Бүгд өөд болсон. Надад тэнд хамаатай саданч үлдээгүй. Харин бид амжиж нууж гарсан. Одоо Николай Фомич тэтгэвртэй гарсан ч харуул хамгаалалтын ажил хийсээр байна. Мөн тэднийх том аж ахуйтай тул өөдөх зав гардаггүй гин. Манай хөндөглөгч дахиатай 70 гаруй дахиа байгаа шүү. Зөвхөн өндөглөдөг нь 70 орчим юм уу? Тийм. Өндгөө маш сайн гардаг дахианууд юм байна. Нэрэл өндөгний дахиа гэдэг дээ. Нэг сөрөгт 2 азаргаан дахиа гэдэг лүү дээ. Тэнд бас дахианууд бий. Жибүнийхний аж ахуй нийтдээ 150 гаруй дахиа 6 гахаатай ажил ихтэйч хийх зүйлтэй байна гэдэг сайхан. Тэтгэвртэй гарсан сэтгэлээр унахыг өөдрөг байхын тулд манай үзэгчдэд юу гэж захих вэ? Ерөөсөө сэтгэлээр унахгүй байх л хэрэгтэй. Амьдрал өөд тэмүүлэх хэрэгтэй юм. Эхнэр бид хоёр яг тэгжил амьдарч байна. Ихэнхийг нь эхнэр хийдэгч би мэдээж бас тусалдаг. Хамгийн гол нь сэтгэлээр унахгүй байх хэрэгтэй. Тэгээд л болоо. Бүгдд нь өөдрөг байхыг хүсээд баяртай гэж хэлцгээе. Сайн сайхныг хүсье. Андрей Слепнев. Николай Чебунин. Новости дня. Өнөөдөр Житах хотод зөвхөн нэг операторын 1000 гаруй цахилгаан скутер байна. Зарим хэрэглэгчдийн хувьд энэ нь зорчгод хэлбэр 5 тухтай хэрэгсэл, харин заримынх нь хувьд ердөө 6 төдий зүйл. Тогтсон газарт нь байрлуулахын оронд Житачууд скутерээ явган хүний замын голд орхиод явчихдаг. Нэг газарт гэхэд л 4-5-аар нь хайчихна. Ийм зөрчил гаргасан хүмүүс скутер түрээсийн үйлчилгээ эрхлэгч компани арга хэмжээ авдаг. Аппликейшн нь хариуцлагагүй хэрэглэгчийг хурдан олж тогтоон торгуул ногдуулж бүртгэлийг хаах боломжтой. Мөн шинжилэл хийхээр бэлтгэж байна. Та скутерээ зөвшөөрөгдөөгүй газарт үлдээх гэж оролдвол аппликейшн дээр энд зогсоол хийх хориотой зогсоолын газар олно гэсэн мөр гарч ирнэ. Өнөөдрийн байдлаар Житах хотод хувь хүний хөдөлгөөнд хэрэгсэл зориулсан 321 зогсоол бий. Харин 5 дугаар сар гэхэд тэдгээрийн тоог 133 болгож цойруулна. Тэмдэглэгээ заавал хийгдсэн байх ёстой. Өргөн нь 1 м хагасаас ихгүй. Урт нь байрлалын нөхцөл байдлаас шалтгаалan 3-5 м байна. Цагаан өнгийн тэмдэглэгийг хийх нь операторуудын үүрэг байх болно.
Появится больше зон с ограничением. Хурдны хязгаарлалттай бүс олшрон мөн зорчхийг бүрэн хориглох газрууд ч нэмэгдэнэ. Жишээлбэл Гагарины цэцэрлэгт хүрээлэн холбогдох тогтоолыг хотын захиргаа боловсруулж байна. Харин өөр байгалийн хязгаарын олон нийтийн танхимын зүгээс хувь хүний хөдөлгөөнд хэрэгслийн хэрэглээг илүү хатуу зохицуулах шаардлагатай гэж үзэж байна. Регулироваться более строго. Нужно обучать правилам дорожного. Замын хөдөлгөөний дүрмийг зааж сурах хэрэгтэй. Энэ хувь хүний хөдөлгөөнд хэрэгслийг дүрмд тусгаж, тэдгээрийг ашиглах тусгай журамтай болгох ёстой байх. Хүмүүжлийн ажлыг сургуульч бас хийх ёстой. Самокатчикам Скутер хөллөлөгчид замын хөдөлгөөний дүрм зөрчвөл захиргааны зөрчлийн тухай хуулиарч хариуцлага хүлээнэ гэдгийг санах хэрэгтэй. Хоёулаа хамт зорчвол 800 рублийн торгуультай. Зам дээр саад учруулбал 1000 рубль, цогтуугаар жолоодбол 1500 рубль хүртэл торгох юм. рублей. В республике завершился Алимагт алтан зул цэцгийн наадам өндөрлөлөө. Цагаагаар таагүй байсан ч тоглолт зохион байгуулахад юу ч саад болсонгүй. Ялалтын талбайд болсон Евразийн гişиг наадамд тус улсын өнцөг булан бүрээс ирсэн зочид болон нутгийн иргэд цугларчээ. Оросын ард түмний эв нэгдлийн жилд Мордов, Мариэл, Москва, Халимгийн уран бүтээлийн хамтлагууд тайцнаа тоглоллоо. Мордовии, Мариэл, Москвы и Калмыкии. Маш сайхан болсон гэж бодож байна. Энд нутгийн бус хүмүүс их байна. Автобус жолон жуулчид ч их байна. Би зөвлөлтийн үеэс хойш мэднэ. Тэр үед ийм зүйл байгаагүй. Аялал жуулчлал маш сайн хөгжиж байна. Гайхалтай хот байна. Өнөөдөр сайхан газруудаар аяллаа. Нам все понравилось. Очень нравится. Маш их таалагддаг. Эрэх бүрдээ нэг шин зүйл ухтдаг. Бүгд өөр өөр уйдамгүй. Харин энэ удаа хүйтэн байна. Урд нь эрэхтэй дулаахан байсан. Погода холодная. В прошлый раз было тепло. Далее тему на Үүний дараа соёлын олон өнгө төрхийн сэдвийг башкирын Аяла гурвал үргэлжлүүллээ. Тэдний homemade олон нийтийн сүлжээнд алдартай болж түрк хэлд интернетийн хүрээнээс хайлж чадсан нь илтэй. Тус хамтлагийн уран бүтээл халимгийн сонсогчдын сэтгэлд ч хүрчээ. Энийг дүүрэн цугласан талбай батлана. NTK телевизэд өгсөн ярилцлагада уран бүтээлчид халимгийн тал нутгаар аялсныхаа дараа клипний зураг авалт хийх талаар бодож эхэлснээ хэлжээ. степи подумывают над съемками клипа. Мы очень-очень похожи. Бид их төстэй. Манайд гэр бие, морд бие, хураг ишигч бие. Хоол унд маань ч төстэй. Тиймээс бид энд гэртээ ирж байгаа юм шиг л ирдэг. Харин үүндээ манайд ийм тал нутаг байхгүй. Бид танай тал нутгийг ажиглаж явлаа. Яг л Тэнгэрийн хаянаас Тэнгэрийн хаяа хүртэл үргэлжилсэн юм шиг. Бид ийм байршилд клипний зураг авалт хийж үзээгүй. Тиймээс магадгүй танад дахин ирэх байх. Степи, поэтому вполне возможно приедем и к вам. Өглөө эртлэн баярын үйл ажиллагаа эхэллээ. Бүгд найрамдах улсын өдрөөр уламжлал ёсоор Сааха түмний нийгэм улс төрийн нэрт зүтгэлтнүүдийн хөршөөнд цэцэг өргөв. Бүс нутгийн удирдлагуудын хамт ёслолд олон нийтийн байгууллагын төлөөлөл залуучууд нийслэлийн иргэд болон зочид оролцлоо. Бүгд найрамдах улсынхаа өдрийг тэмдэглэж байна. Энэ тэмдэглэлт өдрөөр бүх оршин суугчдаа баяр хүргэмээр байна. Хүүхдүүдэд үүсгэн байгуулагч өвгцүүдийнхээ үлгэр жишээгээр хүмүүжүүлж бүгд хамтдаа цэцгэлээ өгжиж нэг чиглэлд урагшлахыг хүсэж байна. Баярын мэнд хүргье. Бүгд найрамдах улсын өдөрт зориулсан хүндэтгэлийн хурал улсын дуур бичгийн Эрдмийн театрт толлоо. Энд төр засгийн төлөөлөл гишүүд болон олон нийт оролцжээ. Оролцогчид түүхэн өвөө хадгалж хамгаалахын ачлал бүгдлийг онцолж, бүс нутгийн төр ёсны үндсөөрийг тавигчдын дурсгалыг хүндэтгсэн юм. Манай бүгд найрамдах улс та бүхний хөдөлмөр эрч хүчийн ачаар хөгжиж байна. Үүнд жинхэнэ хоромч үзэл, бусдад тустай байх хүсэл эрмэлзэл бүрэн илэрдэг. Энэ баярын өдөр би өөрөөр мэргэжлийн хүмүүст Ахмад үеийнхэндээ өсөж яваа залуу үедээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхэнд хөдөлмөр зүтгэлийн тань төлөө бидний нийтлэг ялалтыг ойртуулахын төлөө зүрх сэтгэлээсээ баярлалаа. Эрхэм якутчуудаа баярын мэнд хүргэе. Бүгд найрамдах улсын өдрийн мэндийг хүргье.
Хамгийн тод үйл явдлуудын нэг нь өргөн цар хүрээтэй Осу Охай бүжиг байлаа. Талбай дээр олон зуун хүн нэгэн тойрогт нэгдэж, эв нэгдэл уламжлалаа хүндэтгэх сэтгэлээ харуулсан юм. Мөн энэ өдөр Якутскийн сурагчдад иргэний үнэмлэх гардуулах ёслол оллоо. Энэ нь бүгд найрамдах улсын залуу иргэдийн хувьд насанд хүрэгчдийн амьдрал руу хийх хамгийн чухал алхам юм. Би өнөөдөр паспорт авлаа. Маш их баяртай байна. Паспорт бол маш чухал бичиг баримт. Сайн хадгалах хэрэгтэй. Би сайн сурдаг анхдагчдын хөдөлгөөнөөс ирсэн идэвхтэн сурагч. Бүгд найрамдах улсын өдөр бол зүгээр нэг баяр биш. Харин эв нэгдэл, язгуур үндсээ хүндэтгэх сэтгэл, бүс нутгийнхаа ирээдүйд итгэх итгэлийн чухал тэмдэг гэдгийг оршин суугчид онцолж байна. Бүгд найрамдах улсын оршин суугчдын хувьд маш гэрэл гээтэй баяр. Бид нэгдэж бие биенийхээ төшөв тулгуурыг мэдэрдэг. Энэ бол маш өргөн дэлгэр гэрэл гээтэй баяр. Энэ баяр бол манай ард түмний эв нэгдлийн тухай. Бүгд найрамдах улсаа бийдан өсөн хөгжиж буй бүс нутаг хэвээр оршиж байна. Бидний ирээдүйн залуучуудын маань ирээдүйн төлөө. За наше будущее нашей молодежи. В этот праздничный день Энэ баяраар хүмүүхэн аз жаргал эрүүл энхийг хүсье. Юу ч тохиолдсон бүх зүйл сайхан болно. Бүгд найрамдах улсаа цэцэглэн хөгжинө гэдэгт итгээрэй гэж хүсмээр байна. Бүгд найрамдах улсын өдөр эв нэгдлийн хүч, түүхээ хүндэтгэх сэтгэл, хөгжил дэвшил рүү тэмүүлэх эрмэлзлийг дахин санууллаа. Энэ баяр төрлөх нутгаа чин сэтгэлээс хайрлаж, Якутийн ирээдүйн төлөө хөдөлмөрлөж байгаа бүх хүнийг нэгтгэдэг юм. В 1946 1946 онд 11 улс дэлхийн 2 дугаар дайн дуусны дараах асуудлыг хилцгээр Токиод Алс орнуудын олон улсын цэргийн шүүхийг байгуулжээ. Тус шүүх хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэрэгээр Японы ерөнхий сайд асан 2 хүн болон цэрэг иргэний дээд удирдлагын бусад төлөөлөгчдөд цаазаар авах ял оноосон байна. Гэвч шүүхийн баримт бичгүүд үндсэндээ англи, япон хэлээр бүрдсэн бөгөөд хятад хэл дээрх тэмдэглэлүүд зөвхөн хэсэгчлэн хадгалагдсан үлджээ. Харин орчуулгын энэ төсөл дууссанаар 40 бот 20 мянга гаруй хуудас 22 сая ханз бүхий материал бүрдэж Хятадын архив дахь хоосон орон зайг нөхөж байна. Токиогийн шүүх хурлын түүхийг судлах нь чухал юм. Учир нь 80 жилийн өмнө олон улсын шүүх энэ асуудлаар шийдвэр гаргаж, Японы түрэмгийн дайн бол олон улсын цэргийн гэмт хэрэг мөн гэсэн маргашгүй дүгнэлтэд хүрсэн юм. Профессор Сян Лунван Токиогийн шүүх хуралд Хятадын талыг төлөөлсөн гол яллагч. Японы дайны гэмт хэрэгтнүүдийг яллуулахад хүргэсэн Хятадын прокурор Сян Шицюаны хүү юм. Профессорын хэлснээр эдгээр материал нэн чухал ач холбогдолтой. Учир нь энэ бол шүүх хурлын тэмдэглэлийн анхдагч их сурвалж бөгөөд Японы түрэмгийллийн бүрэн дур зургийг харуулдаг байна. Өнөөдөр бид шүүх хурлын протоколын хятад орчуулгын 40 ботод зориулсан уулзалт хийж байна. Эдгээр 40 бот онцгой чухал юм. Учир нь анхдагч их сурвалж юм а. Энэ баримтуудын үндсэн дээр хүмүүс тухайн үед болсон шүүх хурлын явцыг бүхэлдэн мөн Японы түрэмгийллийн бүрэн дур зургийг мэдэж болно. Энэ бол маш чухал юм. Это очень важно. Орчуулгын ажил 10 гаруй жилийн турш тус улсын зүүн хэсгийн Шаосин хот дахь Жижиан Юсю их сургуулийн бааз дээр хийгджээ. Тус сургуулийн ерөнхийлөгч Юн Хэминий онцлсноор уг төсөлд янз бүрийн салбарын мэргэжилтнүүд тэр дундаа тухайн шүүх хуралд оролцож байсан Хятадын прокуроруудын үр хүүхдүүд хүртэл хүчээ нэгтгэсэн байна. Шүүх хурлын протоколын бүрэн хятад орчуулгыг нийтлснээр дэлхийн олон нийт Токиогийн шүүхийн гол баримт бичгүүттэй танилцах боломжийг мэдгэдэггүйц хөргөжүүллээ. Үүний ачаар дэлхийд дахинд илүү олон хүн эдгээр нэн чухал түүхэн материалтай танилцах боломжтой болсон. Орчуулагчдын багийн хувьд энэ ажил зүгээр нэг хэл шинжиллийн ажил байсангүй. Орчуулагчдын багийн ахлагч Йо Синго үүнийг салбар дундын төсөл гэж тодорхойлжээ. Манай орчуулагчдын баг голчлон англи хэл дээрх материалтай ажилласан. Харин нэгтлэн шалгах ажилд зөвхөн түүхийн салбарын бус мөн эрх зүйн салбарын мэргэжилтнүүд ч оролцсон.
Токиогийн шүүх хурал эхэлсний 80 жилийн тохиож байгаа энэ үед мөн Японд барууны үзэл түвшнүүдийн идэвх нэмэгдэж байгааг харгалзан профессор Сян Люнван Японы милитаризм дахин сэргэх аюулаас сэрэмжлүүлэх нь чухал гэж үзэж байна. Тэрний хэлснээр эдгээр материал хятад Япон ард түмэнд ялангуяа Японы залуу үед түүхийг илүү ойлгомжтой болгох ёстой. Ингэснээр тэд болсон үйл явдлыг илүү гүнзгий ойлгох боломжтой юм а. Шүүх хурлын протоколын ихэнх хэсэг нь Японы милитаризм хэрхэн үүсэж, тэлж хөгжиж, эцэстээ хэрхэн нуран унсныг бүхэлд нь өгүүлдэг. Би тэдгээрийг уншаад ёс суртахууны маш чухал сургамж авсан. Морально-нравственный урок. Түүнчлэн энэ төсөлд оролцогчид олон талын нарийн тулгалт, нямба дүүн шинжилгээний ачаар хятад орчуулга нь англи, япон хэл дээрх хувилбаруудаас ч илүү наривчлалтай болсон гэж баталж байна. Это Цзай, единственная в мире Энэ бол Цзай. Хүний асаргаанд амьдарч байгаа дэлхийд дээрх цорын ганц хүрэн авраг панда юм. Ийм өнгийн үс нь генетикийн мутацийн үр дүн бөгөөд бусдаараа бол өөрийн зүйлийн жирийн нэг төлөөлөл. Энэ сэтгэл татам баавга амьдарч байгаа газар нь тунч сайхан. Бүгд наримдах хятад ард улсын Шинси муж дах Цинлиний ховор амьтдын эрдэм шинжилгээний төвд амьдардаг. Энд тэрнийг асарч жаргалтай амьдрал нь нэг ч хором тасалдахгүй байхад анхаардаг байна. Харин Цзай амттай хоол, асрагчдын анхаарал халамж, биширсэн үзэгчдийн өмнө сэтгэл хангалуун байгаагаа харуулдаг. Хамгийн хөвчлөлтийн тэр алхахтаа хөлөө тэнийлгээд дашаагаа хөдлөгдөг байдал нь өвдгөө бараг нугалдаггүй. Үнэхээр өхөртөн майг халхалттай. Пандын майг байдал нь байгалийн алдаа огт биш, харин биеийн бүтцийн ашигтай онцлог юм. Панда алхах үед хуруунд нь дотогш чиглэдэг. Энэ нь эрч хүчээ хэмнэхэд тустай. Энэ бол хувьслын явцад бий болсон дасан зохицол юм. Аварга пандан майг алхалтанд дов толгод ой модоор илүү ихтэй явах боломж олгодог. Ийм алхалтын ачаар тэд тэнцвэрээ алдахгүй доктортой байдлаа хадгалж чаддаг юм. Панда баг зэрэг болох харагдагч цагт 30 гаруй км/h хурдтай гүйж чаддаг. Тиймээс тэд үнэхээр шалмгаа амьтад юм а. Хүрэн баавга панда буюу Цинлиний пандануудыг 2005 онд аврах пандын тусдаа дэд зүйл хэмээн тодорхойлжээ. Янз бүрийн тооцоогоор дэлхий дээр ердөө 200-аас 300 орчим ийм бадгаал бий. Тэд бүгд Цинлийн ууланд далайн түвшнээс дээш 1300-аас 3000 метрийн өндөрт амьдардаг.